Оо сэтгэл их өндөр байна уу. Тэгээд өмнө нь юу яаж байгаагүй болохоор жоохон сандарч байна. Анх одоо аавна гэдэг мэдээг хаанаас дуулсан бол тухайн үед яг ямар сэтгэлээр ирсэн? Анх юунаас хорооноос залгсан. Тэгээд ордноос юугаа авнаа. Одон бодонго авнаа. Тэгээд хувцаа бэлдээ тэдэн сарын тэднгээ хэлсэн. Тэгэл Таны хувьд анх хэдэн настайдаа ээж болж байв тийм ээ? Одоо хүүхдүүд нь хэдээс хэдэн насны хооронд байдаг бол тийм. анх 21 настайд ээж олжсон. Тэгээ хүүхдүүд маань 17-оос 2 насны 4 хүүхэд байна. 4 хүүхэд болсон. Ер нь их хүн байхын сайхан тал юу бол одоо ингээд жишээ нь алдарт их боллоо тийм. Ямар бусдаас ялгарх. Бусдаас нэг ялгараал тийм ингэ гэсэн юм байхгүй л хүүхдүүдэд хараад их сайхан байдیں۔ Тэгэл хүн төрлөختөнгийн сайхан юм аа, ихтлгийгээ сайхан юм аа тийм ингээд үржээд хүүхдтэй болоод гэр бүл болоод гэл заримдаа бодвол сайхан санагдсан. Ойр дотныхан гэр бүл хамаатан садан зам мөр зэрэгцэн одон хүрдэж авсан тийм эхчүүдтэй мэдчилгээд өвшөө. Тэгээд бүх ээжүүдэд баярлаа. Мөн аавуудаа ч гэсэн баярлаа. Тэгээд их нэртэй сайн тусалж байгаарай. Тэгээд бүх ээжүүд аз жаргал сайн сайхан эрүүл энхийг хүсье та.